Монгол улс болон бүгд найрамдах Солонгос улсын хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа нь 1990 оноос хойш тасралтгүй өснө нэмэгдэж байгаа. За 1990 оны байдлаар хоёр улсын гадаад худалдааны эргэлт 2.7 сая байсан бол 2024 оны эцэст 620 сая доллар болж өссөн байна. За Монгол улсын хувьд бүгд найрамдах Солонгос улсаас суудлын автомашин, ачааны автомашин, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг голчлон импортлдог бол за тус улсад молибден, жонш зэрэг ашигт малтамлын төрөл, норлууран хувцасны төрлийн бүтээгдэхүүн экспортлдог. За харин өнөөдөр хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын баг хурал боллоо. За хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол анги нь бүгд найрамдах Солонгос улсын төв банктай хамтран мэдлэгийн түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд за хөтөлбөр нь төв банкны ажилтнуудын чавдахыг бэхжүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжүүлэх мөн санхүүгийн бодлого, санхүүгийн доктортой байдал зэрэг олон чиглэлээр шинэлэг мэдлэг туршлагыг хуваалцах боломжийг нээдэг байна. Анх бол ерөөсөө 1 сая доллар хүрэхгүй л ийм худалдааны баланстай байсан бол одоо 2024 оны өнгөрсөн оны байдлаар бараг 600 сая доллар гараа явж байна. Тэгэхээр бол мэдээж энэ эрчимтэй ингээд хөгжөөд томроод явж байгаа юм зүйл байна. Энэ хамтын ажиллагаа маань зөвхөн одоо дипломат харилцаа биш. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа нь улам өргөжж байгаа олон салбарыг хамарж байгаа. Соёл урлаг, аялал жуулчлал, за техник, технологийн салбарт ч гэсэн нэлээд хамтын ажиллагаа өргөжөөд ингэ явж байна. 오늘 행사는 몽골 중앙은행 уг арга хэмжээгээр дамжуулаад Монголын одоо эдийн засгийн өнөөгийн одоо төлөв байдал, худалдаа хөрөнгө оруулалтын одоо хамтын ажиллагаанууд дээрээс нь одоо Монгол улсын их хурал дээр гадаад ажих хүч авах гэсэн одоо энэ хүү тийм ээ бодлого бол ингээд хуулийн төсөө ингээд боловсрогдоод явж байгаа. Тэгээд энэ хүү хүрээнд одоо Монголд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид болон Монголын одоо холбогдох салбарын хүмүүс хоорондоо нэтворк хийх, цаашдаа одоо хоёр орны хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр энэ хүү одоо арга хэмжээний гол агуулга гарч байна гэж бодож байна. 협력 관계는 앞으로 어떻게 될 것인지에 대해서 관심이 아주 많습니다. Олон улсын хурлын үеэр оролцогчид Монгол улсын нийгмийн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, эдийн засгийн гадаад секторын тайм, хоёр улсын хоорондын худалдааны өнөөгийн нөхцөл байдал, цаашид худалдаа өргөжүүлэх боломжийн талаар хэлсэн юм а. За хамтын ажиллагааны олон улсын баг хуралд улсын хурлын дарга амар баясгалан илгээлт ирүүлсэн. За салбарын энэхүү баг хурлаар хилцүүлээ өрнүүллээ.